Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвч Гурил. Энэ өдрийн мэндийг хөргөө үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар Угтаал цайдан сумаас үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За Угтаал цайдан сумыг зорьсон учир гэвэл үнэхээр онцгой юм аа. За бид энд нэгэн охины хүсэл мөрөөдлийг бид биелүүлэх болно. За үзэгч та бүхнээс төрхөн нууцлын нэвтрүүлэгтэйгээ хамт ээж хэний хүсэл мөрөөдөл нь хэрхэн биелэхийг хамт ээж үзээрэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр 20 жилийн туршлагатай Өгөөж Гурил компани хамт олон оролцож байна. За нэвтрүүлгийн ивент тэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. За ингээд бүгдээрээ Угтаал цайдан сумраа хөтлөцгөө. Сайхан хаварч байна уу? За сайн байна уу? Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Даны өрөөлийнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За ихч сайхан хаварч байна уу? Би тэнхээ дангуу. Данг. За хэн гэдэг лээ? Ганцдаг. За хэдүүлээ амьдарч байна. Гаруул амьдарч байгаа хүмүүс яг. Тэгээ яг гэр зөр тэгээ яг нэг юм болох юм бол өөрөө нэг жоохон би мутан үү тэгээ яг өөрөө жоохон сууж байгаа тэгээд унах юм л та тэгээ яг. Сайн уу? Сайн уу? Хичээлэнд харч уу? Шалгалттай байсан юм уу сая? Гүү хичээлдээ зүгээр математик шалгалттай. За. Танилцсанаа. За намайг Жавзан Талам гэдэг Төв аймгийн Угтаал цайдан сумын бүрэн дунд боловсролын 12 дахь ангид сурдаг. Төгсгөөд хичээл их байна уу? Нэлээ тэгээд. Хичээл ихтэй хажуугаар нь ээжигээ асраад байгаа тий. Ээж нь ер нь хизэнээс ингээд унаад хэлсэн ээжийн талаар жахан дэлгэрэнгүй яриач. За манай ээж ингээд айлаас бол 8 улаа. Тэгээд баг одоо 6 настайгаас ер нь ундаг болсон. Айлын том охин болохоор санаа зовох юм их байгаа зү гэрт нь. Харин тий. За юу юунд вэ? Тэгэл ээж дүү өөрийнхөө хичээл ном одоо яаж төгснө гэл. Тэгэл нэлийн санаа зовох юм их байна да. За өдөрт ер нь юу хийж амжуулж ийн өглөө босоод Өглөө эрт босоод тэгээд ерөнхийдөө өдрийнхөө гал төлөвийг бэлтжээд тэгээд сургуулаа яваад ирэхэд ер нь хаяа ингээд гэр мэр зэврүүн байдаг. Тэр үед ингээ галаа төлнө. Тэгээд усгүй болцсон тохиолдолд дүүтэйгээ ярьж байгаад бас ингээ ус мусандаа явна. Тэгээд бас ээжийнхаа ер нь хоол цайг нь өгнө. Тэгээд тэгжэлтэй одоо угаасаа 12 дахь анги хэмчээ сонгон дугуулантай. Тэгээд өдөөс хойш бас сургууль явах шаардлагатай. Тэгээд сургууль руугаа явдаг 3 гээд бүгдийг ер нь амжуулж чадчихна уу? Бүгдийг ерөнхийдөө дүү байдаг болохоор дүү манаас айгүй их тусалдаг. Тэгээд дүүтэйгээ бас хамжаад ерөнхийдөө хийхээлж байдаг. Тэр нь бол амжина уу? Медаль авч ирсэн зургнууд нь байна уу? Медаль авч ирсэн зураг өрнөсөө байдаг юм. Төөх ямар олон медаль таам бэ? Энэ юуны медаль юм? Саксны медаль юм тий? Энэ болохоор бас сургуулийн. Энэ шатрих байна. За шатар. Шатар энэ физикийн олимпиад гинэ. Өөх ямар олон авьяастай байна вэ? За энэ юуныхээ Монгол ус гэсэн энэ. Энэ юуных Монгол бичгийн олимпиад. Одоо юу сонирхож байна? Аль хичээлдээ сайн байна? Ямар хичээлээр олимпиад юу өгөх гэж байна? Ээш өгөх гэж байна. Хим, биолог, математик, англи хэл гэсэн дөрвөн хичээлээр ээш өгнө гэж бодож байгаа. Том болоод ямар хүн болъё гэж бодож байна?
Том болоод ер нь хүмүүсийн амь насыг аварсан тэгэл ачтай эмчил болно гэж боддог шүү дээ. Яагаад заавал эмч гэж? Одоо ингээд манай ээж өвчтэй, тэгээ ер нь манай ээжтэй адилхан өвчтэй, манай охтол ер нь бас дахиад ганц 2 хүн байдаг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүсийг эмчлэн гэж бодоод тэгээ ер нь эмчл болохыг хүсдэг. Тэгээ хаяа ээж манай ихэд ингээд ухаалтсан байх жишээний иймэрхүү хүнд явдлууд ер нь болдог. Тэгэл тэрнээсээ болоод ер нь эмч болъё л гэж бодсон. Ээжигээ ер нь хэр олон баярлуулж ирсэн. Ээжигээ ер нь бол тэгээд дуртай юм авч өгөөл ер нь их баярлалтай шүү дээ. Ээж нь юу дуртай? Манай ээж шоколаданд аяг их дуртай. Ээжтэйгээ юм ярихаар ээж нь тийм юмгээ хариулаад уг нь ойлгоно үстэй. Ер нь бол ойлгоно. Тэр ерөнхийдөө хаяа юм яриад тэгэл ер нь дүү бүд гурван хоорондоо бас хаяа ярьж суудаг. Тэр үед ерөнхийдөө хамгийн их аз жаргалтай инээлтэй. Өрхийн орлого нийтэн төгрөг байна. Өрхийн орлого 140 ээжийн юуны мөнгө, группийн мөнгө гэж өгдөг. Тэгээд юу яадаг? Ээжийн дүүнер болоо эгчнэр ер нь туслалцаа үзүүлдэг. 140 мянган төгрөг юу зарцуулж байна? 140 мянгаа тэгэл дүү бит хоёрын хувцс хунар гэл тиймэрхүү юм. Тэрнээс идэх мэдэх юм бол энэ эгчил гаргаад өгч тий ээж эгчин. Энэ 3 сарын 140 мянган төгрөгөөр амьдардаг. Ээжийн группийн мөнгө. Ээжийн группийн л мөнгө байхгүй 140 мянган төгрөг. Тэгээд тэр мөнгө нь бол эдний өмсөг зүүхэд юунд хаана ч хөрөлцөхгүй. Төлөө мод ингээл бид нар л ингээл тал талаасаа л тусал дэмжээл энийг дундаа аваад явдаг болохоос яг өөрийнх нь амьдрал бол яагаад ч идэж уухтаа л таардаг энэ 340 мянган төгрөгийн мөнгөнүүд. Тэгээ яг манай хүүхдүүд ч юм уу миний дүүгийн хүүхдүүд энэ төр хувцснараа бол яг ингээд дамжуулаад л илүүчлээл би ч гэсэн өөрийнхөө өмсөж зүүхээс дүүдээ өгвөл өмсөж зүүхээр бол яг хөө бид нар бол тал талаасаа дүүг ингээл хар сандаад дундаа л тэгэл аваа явж байгаа даа. Энэ байшин нь хэний байшин? Энэ байшин болохоор нөгөө юу манай эгчийн дэлгүүрийн ингээ галлагааны өрөө тийм ерөнхийдөө ингээ баг зэргийн тохиолдол тэгээд тэг бид 3 цаг амьдэрдэг. Өглөө өдрийнхөө говьгол өгч таа. За юм нэг энэ өгчихсэн тийм. Ээжигээ өвчтэй байхыг хараад жахан сэтгэл нь эмзэгэлдэг байх та ингээ эдгээч хэмсэн эмийн цагт нь уулгачихсан гэдэл. Өглөө явахдаа эмийн уулгана ороо ирээд эмийн уулгана. Тэгээд өөр бусад ер нь байхгүй төлөвчих болоо яаж чухал гэх ерөнхийдөө санаа зовлт их байдаг. Толомгүй сэтгэл нь цав цагаан суши тожда над санагдах миний хайртай ээжи. Одоо ер нь 3 удаагийн том төлөгдөлттэй. Тэгээ заримдаа ерөөдөө ингээд ширээ мэрээ авдар мөргөөд унах чинь ингээд хаяа янз бүрийн газар нь хөхөрцөн толгой молоо ингээд хавдсан байх жишээ тий. Тиймэрхүү нэг урд дэмжтэй. Тэгсэн чинь л ингээд ээж төлөгдчихлээ гэл тэр үстэ амар болчихсон. Сүүнд төлөгдсөн. Тэгээ одоо ингээд яг гоё эсгээ төлцсөн. Яг тэр нь болохоор тэр үстэ нэг юм төлөгцсөн үед л аюу. Тэгээд имлэгтэр ирээл асарсан чи ингээд сувлагч нь тос энэ зүгээр л төрчих юм буруу төрхээд тэгээ ингээд хамгийн бисэн нуулуулсан болцсон. Тэгэл дэмэрэл амар юм. Ээжтэй ч нэ тусалж чадах юм юу гэж боддог. Ээж тусалж чадах юм уу? Эмчлээ ирүүл тодгоо ямар ч дахиж яас төлөвлөхгүй л гэж. Ээжээ ингэж хандлахгүй өөрөө орондоо хандлах гэсэн бол хамаагүй дээр ахгүй юу? Айгүй их бодчихсон. Ээжтэй ер нь хайртай гэж хэлжсэн үү? Ээжтэй ер нь л хайртай гэж хэлдэг. Ээж тийш тэгэл ерөнхийдөө олимпиад тэмцээн явахад ээж амжилт төсөй гэж намайг нүүсэл тэрэл. Би ч гэсэн тэгэл үнсэл тэгээд явахаар ерөнхийдөө амжилттай орцсон юм шиг санагддаг шин. Толомгүй сэтгэл нь цав цагаан суши тожда над санагдах миний хайртай ээжи тожда
над санагдах миний хайртай ээж. Дүүгээ айгу мундаг одоо багшалгаад За тийм тэгэл өөрөө юм нэмч болоод ээжтэйгээ хурлаасаа хамдарнаа л гэж ярилцдаг. Эрүүл мэндийн төлөө эрдэм чанар тэмрэх сэтгэлээ хамгийн зориултаа хамгаалъя. за чи магадгүй ангаач өөрөө өндөр босготой шүү дээ. Тэгэхээр тэнцэхгүй байвал яа гэж бодож байна. Өөр сургууль ч юм уу эсвэл өөр мэрэгжил бодсон юм байгаа юу? Төлбөр нь өндөр шүү дээ. Тийм 6 жил сурна. Эмчээргийн сувилагчаар ихээр 4 жил сурна. Тэгэхээр төлбөрөө яа гэж бодож байна. төлбөр дээрээ жоохон баг зэргийн санаа зовжул байгаа. Хаанаас болохоо мэдэхгүй. Заав хэрэг гарч ийн завдан төлмаа. Зав нэх гардгүй мөө. Одоо төгсөх анги тэгээд яаж яхад ээж өвчтэй. Одоо 3-аас хичээлтэй юу? Тийм одоо 3-аас биологийн давтлагатай. За тэгвэл сургууль дээр ч очиж үзье. За тэгээ. Өглөө өдрийнхөө говьроо өгсөн. Юу ч гэсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Атар талын амуу буудайн өгөөж гурил. Ариун газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Манайх нүүрс төлдөг, манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадалт тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Утлаг орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадалтыг үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хулигт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь зандихыг тавиулахгүй. Монгол орны цагийн зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөлтэй гэж боддоо. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Байгалийн реклама өрөө бүтээх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зан. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол мед нэгдсэн эмнэлэг. За бид Жавзан долмынхаа сургуультай танилцах гад ирсэн байна. Угтаал цадам сумын улсын тэргүүний 1-р сургууль, хэдгээр сургууль гэж явдیں۔ Ер нь тэдгээр сургууль гэж явдаг. Зүгээр л улсын тэргүүний сургууль гэж. Одоо давтлагатай байлоо. Одоо биологийн давтлагатай. За тэгвэл ингээ зааж өгөөд сургуультай явуулсан танилцъя те. Цоцсон гайгүй байгаа. Гайгүй яах вэ? Багштай юу гэж хэлэх юм? Багштай юу? Тэгээ өнөөдөр хэлсэн дээ. Намайг уртаа түрүү байхгүй шүү. За. Ингэ нэлээ. За. Энэ кабинет гинэ. Цорцсон. Чамд баяр үгээд байна уу? Надад баяр үгээд байна уу? Сөйдгүй байна. Асуух юм аа ангийнхнаасаа багшаасаа. За. Тэгээ. Чи гавьяатай үйл байгуулсан юм шүү. Итгэхгүй. Мөрөөдөл бэлдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй уурш. Телевизийн мөрөөдөл биелийн нэвтрүүлгээс за анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай хамтран
Жазан тулмынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүний хэмжээр 6 жил тэтгэлэгтэй сурах эрхийн бичгийг олгохоор ирсэн юм аа хүүхдүүдээ. Йоо, мэдгүй. Эврэг баяртай. Ээжигээ асрын эмч болъё гэжсэн чинь хүсэл байсан шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан 6 жил хүний эмчийн мэрэгчлэр Ангаах ухааны үндэсний их сургууль 100% үн төлбөргөө сурах эрхийн бичиг чамд өгж байна. Йоо, мэдгүй баяртай. Чиний мөрөөдөл байсан уу? Байсан. Үстэй бодоогүй байна. Хүсэл мөрөөдөл биелэх юролтой хүний хорвоо Хүмүүсийн амь насыг аварсан тэгэл ачтай эмчил болно гэж боддог ш. Хүсэл мөрөөдөл биелэх Би хүсэж байгаа нь үл ээжигаа л өрөөл болчих байна. бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. За та бүхэндээ бас маш их баярлалаа. Нээч хүүхдийн гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө манай хүүхдийг сонгож хүүхдийн маань бас хүсэл тэмүүллийн минь хүлээж авсан бас баярлж байна. Тэгээ та бүхэндээ бас ажлын өндөр амжилт хүсье. Тэгээ манай Жавзаа бол тэгээд хүүхний итгэл найдвар даах чадвартай их мэрэмтгий тийм хүүхд байгаа. Тийм болохоор ер нь тэгээд ээжигээ асран хүмүүлэн гэсэн хүсэл мөрөөдөлтөө ингээд багц чулууныг авсан ингээд хүсэл мөрөөдлийн биелүүлж өгч байгаа юм чи. Энэ мөрөөдлөө улам тээсээр хүсэл мөрөөдөлтөө заавал хүрнэ гэдэгт нэр нь найдаж байна. Бүх зүйлд их мэрэмтгий. Сайн удаа тэгээд сургуультай их амжилттай сурах хаа гэж бодож байна. Тэгээд тусалж тэмжин найз тайртай шүүсэй. За. Тэгээд миний найз мөрөөдөлтөд хүрсэнд баяр хүргэе. Найз тайртай шүү. Ангаах ухааны үндэсний их сургуулиараа очиж батламжаа гардаж авнаа. Одоо бид нартай хамт явж чадах уу? Одоо юу? Тийм. Өстэй. Чадхаа. За, тэгвэл бүгдээрээ явах уу? Яаж идэхгүй байгаа юм бэ? Ресет гэж өгдөг. Ээжтэй очиж хэлэх үү? Хэлнэ. Өгийн дөрөнд очиж хэлнэ шүү дээ. Ээжтэй хоёртай хамгийн дөрөнд очиж хэлнэ тий. Тэгээд хот руу шууд явъя гэх үү? Ээжийн дуртай юм юу авсан юм? Монда, шоколад, тэгээ бомбо. Бомбон дуртай ба. За. Ээж нь гайгүй байгаа, унчихгүй байгаа. Хит баярлуулж болохгүй гэдгсэн шүү дээ. За тэгвэл Тэнгэр ариун хайранда гойнега ножсгсэн. Ээжээ. Охин тэнцчлээ. Заяаг мэдгшилж өгсөө. Толовгүй сэтгэлэн цавцагаа суши тожда над санагдах миний хайртай ээжи тожда над санагдах миний хайртай ээжи Хэрэг баяртай. Охин чадна. Охин надаа эмч болоо таныгаа эмчлээ. Тэгээ дүү гурал аз жаргалтай сайхан амьдрнаа. юм шүү ээжээ нүдэн дархан өлмөс чиг мэрмэрж яваа хүүгээ нүгэр дархан жаргал чиг имтэрж яваа хүүгээ Яа. Яасан. Зүгээр л баярлаад хэлэх үг болтгоо. Өөр нөгөө баярл гинтийн баярл гэдэг чинь баярл гэж сонир санагдаад байна. Би бас эхлээл уцраа болохгүй үзсэн. Ийм том бэлэгч гэж юу байхгүй юм.
бас л юу гэж хэлмээр юм бэ? Дүүгийн маань ингээд ирээдүйд ийм сайхан мэрэгжил эзэмшүүлээд ээжигээ эргээд эмчилэн асрын соёлны ээж байтгаанаа тий одоо ийм олон өвчтөнөөс шаналж байгаа хүнийг эмчилнэ гэдэг бол бас юу гэж хэлмээр юм бэ? Баярлалаа. Таныг баярлж байгаа гэж бодож байна. Энэ бас хэрийн хүнд одоо ийм том боломж бол олддоггүй. Мөрөөдөл биелж гэнэ гэж ийм нэвтрүүлэг явж л байдаг. Би ингээ манад хөрөл ирнэ гэж ерөөсөө төсөөлөж юм бэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Атар талын амуу бууд айн өгөөж гурил ариун газар шорооны минь өгөөж гурил ард олны итгэлийн өгөөж гурил амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Арга продакшны дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэгчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би ирээдүйд дуучин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаа наа бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хил ярианы зөв хөвчтэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх. Кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өнч хүүхд багчууд та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хуудас 8860 тэг 52. Танайх нүрс төлдөг, манайх бамбрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадал тавьсан. Ороод ир нааша. Цооц. Өтгөх орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадалтыг үздэй. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Пэх. Би хойлогт болчих. Гүй чи олны мэдгээр нь минц зам дээрээ тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэй гэж боддоо. Эрсдлийн даатгалтай, эрчим хүчний хэмнэлттэй. Дараагийн реклама үр хөвгтийн эрүүл мэндийн болсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минц зам. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлч Догтаал Цадам сумаас явсаар агаад анаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. За Жазандлан охинтойгоо хамт ирлээ. Тэгэхээр анх удаага сургууль дээр ирж байгаа. Тий. Ер нь ингээ харахад айгүй гоё сургууль. Үнэхээр энэ сүрдмээр энэ том сургуульд 6 жил эмчийн мэргэжлэр сурах нэ. За сургууль дээр ирсэн анхны сэтгэл ямар? Ер нь айгүй сайхан байна. Үгээр хэлшгүй. Тэгээ манай сургууль ч гэсэн айгүй гоё. Тэгээд энэ гоё сургууль сурна гэдэгтээ үнэхээр баяртай. Тэгэхээр одоо орж батламжаа гардаж авна. Бидний хүсэлтийг хүлээж авсан энэ хамт олонд бол талархаад баршгүй энэ цаг мөчийг бол би ч гэсэн хувьдаа бүр сэтгэл догтлон төгшин хүлээж исэн. Тэгэхээр өнөөдөр чиний хүсэл мөрөөдөл биеллээ. Одоо ингээд хамтдаа хоёлаа сургууль руу оръё. За. Сайн бацгаана уу? За. За бид Жавзандулан охиныг аваад ирлээ. Юун түрүүнд бидний хүсэлтийг хүлээж аваад Жавзандулан охины хүсэл мөрөөдийг биелүүлээд сургуульдаа бас авахар олсонд таны хамт олонд бас баярлалаа. За юуны түрүүнд баяр хүргье. Тэгэхээр Жаглалын зөвлөлийн гишүүд товчхон тайлбар хэлээ. Энэ мөрөөдөл биелдэг юм гэж энэ сайхан нэвтрүүлэг байдаг. Бид бүхэн мэднэ. Энэ нэвтрүүлгээс манай сургуульд хүсэлт гаргасны дагуу бид нийгмийн хариуцлага биелүүлэх, нэг ч гэсэн хүнд боломж олгох, ийм авьяаслаг, итгэлтэй, зүтгэлтэй, сэтгэлтэй ийм хүмүүсийг энэ их сургуульда элсүүлэн авч суралцуулах боломжтой гэдэг асуудлыг бид зөвшөөрсөн. Гэхдээ энэ хүмүүс маань юм хордон хүрээд ирнэ гэж үндэ бодсонгүй. Тэгээд энэ би энэ охинд
батламжийг гардуулж өгье. Би уншаад өгье тийм ээ. Батламж Төв аймгийн Ухтаал цаадам сумын харьяат ганц цаг огтой Жавцан дулам танаа Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаахын суурь боловсролын дамжаанд 2017-2018 оны хичээлийн жилд хэлсэн сурцах эрх холбоо 2017 оны 4 сарын 19-ний өдөр гэсэн. Энэ батламжийг гардуулъя. За баярлалаа. Энэ бол Жавцан дулам гэж энэ охины хувьд бол маш том боломж гэж харж байгаа. Энэ манай сургуулийн босго өндөр олон хүүхдүүд элсэн суралцах хүсэлтэй байдаг. Магадгүй энэ чиний амьдрал тохиолж байгаа их том боломж, их том аз байж магадгүй. Тийм учраас энэ боломжийг минийд өөрөө сайтар ашиглаад сайн юмж болно гэдэгт нь бид эргэлзэхгүй байна. Бид бүхэн танд их том итгэл хүлээлгэж өгнө гэдгийг бас ойлгоорой. Тэгээд амжилт хүсье. Хичээл сайн суралцаарай. За энэ их том мундаг сургуульд намайг ингэж үн төлбөргүй сургаж байгаа энэ хүү захирлууд болон мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгтээ маш их баярлалаа. Тэгээ би та бүхний итгэлийг яасан ч алдахгүй өөрийнхөө бүх чадлаад ажиллан суралцах болноо гэдгийг амлаж байна. Жавцан дуламда бас баяр хүргэе. Тэгээ энэ боломжийг битгий алдаарай, улам сайн хичээгээрэй. Тэгээ сайн эмч болоорой гэж нэгдүгээр би хүсэж байна. Хоёрдугаар манай сургууль бол өөрөө Монгол Улсын төрийн өмчийн тэргүүлэх их сургуулиудын нэг. Одоогоос 75 жилийн өмнө байгуулагдсан. Тэгээ Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет нэрээр анх байгуулагдсанаас хойш одоо 75 жил болж байгаа. Анхны төгсөгч маань бас гараад 70 жил болж байна тийм ээ. Одоо хүртэл бас манай амьд сургууль байгаа хүмүүс байгаа. Ийм сайхан одоо түүхтэй. Тэгээ манай сургууль маань одоо анагаах ухааны дээд сургууль, анагаах ухааны их сургууль, эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль, дараа нь анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэсэн ийм нэр хаягтайгаар өнөөдөр ингээ хөгжиж өгсөн юм сургууль байна. Яг манай Жавцан дулмын маань одоо элсэн суралцж байгаа энэ хөтөлбөр маань бас өөр их онцлог хөтөлбөр бол манай сургуулийн одоо гол одоо имиж болсон ийм хөтөлбөр л хүний хэмжүүлдэг ийм хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хөтөлбөр маань одоо яг өнгөрсөн жил бас Европын холбооны АСЕАН гэж байгуулгаар магадлал хэмжлэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг амжилттай төгсөх юм бол одоо яг өмнө нь бол Америкийн нэгдсэн улс босоод одоо Ази орнуудын зөвшөөрөгдсөн байгаа. Мөн Европын холбоонд очоод тэнд одоо лицензийн шалгалттай аваад эмчийн үйл ажиллагаа эрхлэх ийм боломж нэгдсэн ийм хөтөлбөр юм шүү гэдгийг би аюу өнөөдөр хэлье. Дээр нь эрхчлээс манай сургууль өөрийн гэсэн эмнэлэгтэй болоо явчихвал тэнд одоо сургуульд бүх үйл ажиллагаа санжигдрээд одоо ингээ олон чанартай хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө нүд цавчилгүй зогсох энэ сайхан хүмүүсийг бэлтгэдэг үйл ажиллагаа нь улам өргөжчих юм байгаа маа. Тэгэхээр ийм сайхан боломжтой дэлсэн орж бас их азтай л гэж хэлж байна тийм. Батламжаа гарч явсан. Одоо ингээд залгаад бид яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн эко цогцлбор нь ороод ирсэн бэ. За яг одоо сандрал бол гайгүй болсон тий. Захирлуудын өмнө жахаа сандарсан. Гэтэ сэтгэл ямар вэ? Сэтгэл одоо маш ер нь айгүй гоё юм. Тэгээд энэ сургуулийн ч гэсэн айгүй дотор нь гоё, хүүхдүүд нь бас айгүй ер нь хичээнгүй юм шиг харагдчихээн. Тэгээд сая захирлуудын югаар ороход айгүй их сандарсан. Одоо өстэй 50 болсон өстэй гоё юм. 6 жилийн сураад хүний хэмчээр төгсөх юм байна шүү дээ. Өстэй үгээр хэлхий аргагүй. Ер нь тэгээ мөрөөдөл үнэхээр биелдэм байл гэж бодож. Толомгүй сэтгэл нь цавцагаа сууши тожда над санагдах миний хайртай ээжи тожда над санагдах миний хайртай ээжи. За үзэгчдээ мөрөөдөл биелийн нэвтрүүлэг гинтийн сервизийг үргэлж та бүхэндээ барьдаг. Энэ удаад бид анагаахын шинжилгээ ухааны их сургуультай хамтран Жавцан дулам охиныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж чадлаа. Энэ хамт олон бид нарыг үнэхээр хүндэтгэн хүлээж авсныг та бүхэн харсан бах. Ингээд эх 7 хоногт хин нэгний хүсэл мөрөөдөл нь биелэх баяртай мөчид эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр өгөөж гурал компани нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаа. Ингээд эх 7 хоногт энэ цаг мөчтөө хин нэгний хүсэл мөрөөдөл нь биелэх баяртай мөчид эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. ээж дүүр хоолтол ном одоо яаж төгсдөг шинжлэх санаа зовхон их байна да. Ээжтэй ч надад тусалж чадах юм юу гэж боддог. Ээжтэй тусалж чадах юм уу?
Эмчлөө ирүүлэх тодгоо ямар ч дахин төлөвлөлөхгүй. Тэгэл өөрөө юм нэмч болоод дээжтэй хуулаасаа хандагнаа л гэж. Жавцан тулмынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд хүний хэмжээр 6 жил тэтгэлэгтэй сурах эрхийн бичгийг олгохоор ирсэн юм аа. Ээжээ. Охин дийцчлээ. Батламжийг гардуулж өгье. За баярлалаа. Охин надад эмжлөө танийгаа эмчлээ. Тэгээ дүү гурал аз жаргалтай сайхан амьдрнаа.